Дараагийн мэдээ. Дизель түлшний үн өсч хаврын тариалалтын зардал өссөн. За иймээс ч ирэх намар Улаанбаатар үнийг өсгөхгүй байхын тулд газар тариалангийн салбарт олгох төсвийн татаас хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. За тухайлбал тариаланчдад олгох хөнгөлөлтөө зээлийг 130 тэрбумаас 170 тэрбум болгох, хүнсний ногооны тариалалтанд олгож байгаа 30 тэрбумын зээлийг 60 тэрбум болгох шийдвэрүүдийг гаргахаар болсон байна. За 10,000 тонн шатхууны асуудал ингээд нийлүүлж байна ингээд ярихад өнөөдөр бид нэг 7,000 шахуулаад ингээд явж байгаа. Энийг яаж хийгээд арга болгох хэвээр тийм ээ. 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгож байгаа боловч өнөөдрийн байдлаар нэг 40 гаруй тэрбум олгодод ингээд явж байна. За энийг одоо бид яг таны хэлж байгаа ийм шүүмжлэлүүдийг олон талаас сонсож байгаа. Тийм учраас нөгөө банкны их усврыг бид одоо 130-ыг дахиад нэг 40 тэрбумаар нэмэгдүүлье. Зөвхөн одоо газар тариалан одоо Улаанбаатарын тариалтанд гэсэн үг. Хүнсний ногоон тариалтанд одоо 30 тэрбум явж байгаа. Үүнийг одоо 60 тэрбум болгоё. Түүнийхээ 15 тэрбумыг нь бол одоо өнгөрсөн засгийн газрын тогтоолоор гарсан хүнсний ногоог бид нэр одоо механикжуулахгүй бол одоо маш их гар хөдөлмөртэй ажиллах хүч байдгүй өвөл болох гээд цаас орох гээд ногоо хөлдөх гээд ийм хүндрэлүүдээс гаргахын тулд өнөөдөр 16 цагаас зээлийн их усврыг нэмэгдүүлж байгаа.